Төрийн дэд чанга алтан гадас одон гэм батламжийг Монгол улсын ерөнхийлөгчийн тамийн газрын дарга инх болд стандарт хэмжилсэн газрын дарга ган төмөрд хардуулж баяр хүргэлээ. Эрхэм үндэс стандарт хэмжилт зүйн байгууллагын ажилтнууд үе үеийн төлөөлөгчид хүндэт зочдоо. Монгол улсад стандарт хэмжилт зүйн байгууллага үүсч өссөний түүхт 95 жилийн ойгоо ухтан амжилт олддоор дүүрэн ухтаж буй та бүхэнд баярын мэнд дэвшүүлье. Тэртээ 1923 онд Ардын засгийн газраас аливаа хэмжүүрийн дүрмийг баталж сангийн яамны хариалалд жин хэмжүүрийн тасаг байгуулсан түүхэн цаг үеийн өөрчлөлт шинжилтийг даван хөгжиж идэвгүй Монгол улсын стандартчил хэмжил зүйн бодлого зорилгыг тодорхойлж хэрэгжүүлдэг 20 аймагт салбар хэлтсүүхий засгийн газрын томоохон байгууллага болгон өргөжин тэлжээ. Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжилд стандарт хэмжлийн нэгдмэл байдал нэн чухал үүрэг гүйцэтгэхийг стандартчил хэмжилтийн байгууллагын үе үеийн ажилтнууд та бүхэн ямагт манлайлан энэхүү эрхэм хариуцлагатай ажил үүргийг нэр төртөөр биелүүлэхийн төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргаа ирснийг тэмдэглэхэд таатай байна. Аливаа түүхэн ойн тэмдэглэлт баяр байхаас гадна өнгөрсөн түүхэн цаг хугацаанд дах болон өнөөгийн алдаа оноогоо дүгнэж цэгнэх ирээдүйн хөгжлийн чиг хандлага, баримтлах бодлого, зорилтоо тодорхойлох 3 цагийг холбосон зангилаа чухал цаг байх учиртай. Эдийн засгийн хувьд бие даасан хараат бус эрчимтэй хөгжих, таатай орчныг бүрдүүлж, бүснүүтэг олон улсын түвшинд харилцаа ашигтай, үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн Монгол улсад үйлдвэрлэсэн мэдлэг, үнцэн шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох зах зээлийг тасралтгүй дэлгэхэд онцгой анхаарч ажиллахаа Монгол улсын төрийн тэргүүрийн сонгогчныхоо дараа ерөнхийлөгч ард түмэндээ хандаа хэлсэн үгэндээ илэрхийлсэн. Стандартчил хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг, ард түмний итгэл үнэмшил, нийгмийн сайн сайхны талд үйлчилдэг. Иргэдийн оролцоог бодлого зорилтоо тусгаж байж хууль шийдвэрүүд иргэдийн хүсэл сонирхол шаардлагад нийцнэ. Бид иргэдээ сонсдог иргэдтэйгээ хамтран эхийг бүтээдэг байх ёстой. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлд дэмжих нь Монгол улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэл билээ. Бараа бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах ирмэлзэлтэй баялаг бүтээгчийг дэмжиж экспортыг урамшуулах зорилго бүхий санаачлага үйл ажиллагааг тууштай дэмжих нь төрийн үүргээ. Монгол улс богино хугацаанд эдийн засгийн бодит төслийг бий болгосон дэлхийд нэртэй дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой зохицуулж чадна. Энэхүү их үйлсэд стандартчил хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэхээс гадна нэн хариуцлагатай гэдгийг дахин тэмдэглэж хэлье. Цаашид хөгжингүй Монгол улсыг зохицлон хөгжүүлэх зорилгынхоо төлөө тууштай ажиллаж төрийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Бат Улга.